Жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдөр олон улсын Олимпийн өдөр тохиодгоо. За 1894 оны энэ өдөр Францын нийгмийн нэр зэтгүүлтийн Pierre de Coubertin-ийн санаачлахаар Олимпийн наадмыг орчин цагт сэргээн зохион байгуулах шийдвэрийг гаргасан төвхтэй. Энэ жилийн хувьд орон даяар Монголын тамирчдын өдрийг олон улсын Олимпийн өдөртэй хамтдхан 6 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэх юм байна. Нийслэлийн хэмжээнд энэ өдрийг засгийн газрыг хэрэгжүүлэх агентлаг, биеийн тамир спортын газар, Монголын үндэсний Олимпийн хороо хамтран зохион байгуулах юм а. 6 дугаар сарын 23-ны өдөр буюу эрх бям гарагт иргэдэд биеийн тамир спортын үйлчилгээ болон олимпизмыг сурталчлах, тамирчдын амжилтыг алдаршуулах үйл ажиллагааг төв орон нутагт зохион байгуулдаг уламжлалтай. 6 сарын 23-ны өдөр өглөө 9 цагаас спортын төв ордон дээр одоо Монголын үндэсний олимпийн хороо, манай аймаг орон нутаг, нийслэлийн биеийн тамир спортын газрууд, за бусад спортын бүх байгууллагууд хамтарч анх удаага энэ 4 том арга хэмжээг бол хамтран зохион байгуулахаар одоо бид шийдвэрлсэн байж байгаа. За энэ бол одоо нийт манай спорт сонирхогчд бол энэ тамирчдынхаа энэ баяр ёслолын өдөрт одоо бүгдээрээ өргөнөөрөө оролцоорой гэж уриалмаар байна. За онцлог нь юу юм бэ гэхээр энд бид Олимпийн алтан медаль авсан тамирчтай хүндэтгэл үзүүлнэ. Олимпиас одоо анх удаа медаль авсан 50 жилийн одоо нийт олимпийн медальтан Ахмад буурал тамирчтай бас бид нар хүндэтгэл үзүүлнэ. За 6 дугаар сарын 23-ны өдөр хүндэтгэлийн чагсаалт Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж эхлэх юм. Энэ үйл ажиллагаанд 700 гаруй тамирчин оролцох юм байна. Энэ өдөр Олимп дэлхийн медальтай үеийн шилдэг тамирчтай хүндэтгэл үзүүлнэ. Мөн Монголын тамирчдын өдөр зориулж зарим дүүргийн спорт хорооны зааланд иргэд үн төлбөргүйгээр үйлчлүүлэх боломжтой. Манай дүүргийн зүгээс манай нийслэлийн тамир спортын хороодуудын донд бол заалтай спорт хороолуудад нь энэ тамирчдын баярын өдөр хүүхд залуучууд болон хинч байсан чөлөөтэй нэг өдөр үн төлбөргүй спорт тоглоомын бүх төрлөөр үйлчлэл билээ. Ийм учраас хаан уулчуудаа ялангуяа хаан уулчуудын хүүхд залуучууд болон хөдөлмөрч та бүхнийг энэ өдөр заалаараа нээлттэй үйлчлэх учраас одоо аль болох төрүүлж ирж заалаа ашиглаж тагаа энэ баяраа хамтдаа нэмэлхийг хүсээрээ. Олон нийтэд спортыг, олон нийтийн спортыг сурталчлах одоо ажлыг арга хэмжээг бол зохион байгуулж ирсэн. За мөн аймаг дүүргүүдийн олимпийн зөвлөл, за мөн ерөнхий боловсролын сургуулиудын дунд үйл ажиллагаагаа явуулж олимпийн танхимууд маань бас сургуулийнхаа хэмжээнд олимпийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил олон улсын Олимпийн өдрийг өндөр ач холбогдол өгөн өргөн цар хүрээтэй зохион байгуулахыг онцолж байгаа юм. Өдөрлөгт Монголын гимнастикийн холбоо, Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбоо, Монголын туйл зүр сэлэмний холбоо болон Монголын таеквондогийн холбоо зэрэг байгууллагууд оролцож үзүүлэх тоглолт зохион байгуулахаар болжээ.